За энэ ингээд түнснүүд нийлээд хэд болсон бэ гэхээр сайн бацхан уу минь бичлэг тавтай байрал өнөөдөр хүүтэйгээ зөв бичлэх гэж. За бид өнөөдөр Мартас хүнсээ цуглуулад ийм их юм авлаа. Тэгээ энэ хэдэн мянган вон болсон бэ? Юу авсан бэ? Гоё сонирхуулаад явуул бас те сонирхолтой болов гэж бодоод нэг ийм бичлэг хийж үзмээр санагдаад. За эхнээс нь ингээ харуул зардаа гэж. Нэг нь ерөн сагс дөрөв юм авсан. Бид хөвчлэн ер нь нэг удаа явахтаа нэг юм хүмүүс цуглуулдаг. Тэгээд нэг 2-оос 7 хоног биш ээ. 2-7 хоногоос 3-7 хоног болдог. Хэл ам яагаад. Unboxing гэж таасан тий. Зүгээр нэг ийм бичлэг дэвжлэх юм. За энэ ямар ч гэсэн бууцаа авсан 1920 вон гэж ийм ингээ гоё тавьж мээр. Нэг ийм сосэж авсан. Заримдаа хоолтой хойлж идүүлсэн гоё. Тэг би анх удаа үзэж. Тийм зайрмагнууд авсан. Ээж нь чамд ийм гүзэлцэнтэй чиний идэх юм уу? Дараа идэх үү? Идэга? 자기 이거 원래 냉장고에 넣어줄래? 근데 이게 내린 너가 없어. 이 부추게. Энэ одоо монголоор юу гэх юм бэ? Тэгээ энэ хоолнд хийжтэй ам гоё. Сонирхоод авсан. Хамбаг стейк гэнэ. Ой харагдах нь. Энэ 9,000 хэдэн 100,000 вон л. Тэгээд дараа нь хэдэн мянган вон гэсэн хэлээ заяа. Тэгээд энэ юу авсан? Нэг монголоор хэлхийг мартдаг болсон шүү дээ. Үеийг хэлсээр байгаа. Өгөрцөө яа. Огөрцөө. Тэгээд туна. Энэ халуун ногоотой туна маань дуртай. Тэгээд энэ халуун ногоогүй энгийн туна нь Южинат дээр дуртай. Будатагаа хойлж юмлаа тэр гоё. Тэний юм 3 ширхт төмс. 3 ширхт нь 2340 вон. Тэгээ өмнө төмс авсан байсан болохоор яг хаа бүрдээ нэмээд авчихъя. Тэгээд би ганцаараа энэгээр нэг усмас найруулж зудаг болохоор нэг ширхт лимон 700 вон. Нэ түрээдх юм бичлээ. Энэ тинжанжигээ гэдэг манай хүүтэй иддэг байхгүй юу? Дуудуулаад наач үл. Тэгээ энэ нэг амтлагч нь ингээд тэгээ энэ дүүпүү энд ингээ ордог. Манай хүүхдийн дүүпүнд аягүй дуртай. За ингээ энэ хогийн уулт ичээстэй сайхан шиглэн. Тэгээд за эндээс ван чийлэн манду солонгос байш энэ аягүй бурхан. Аягүй гоё амттай бид нар бүгдээрээ дуртай. Ер нь дайм дагалдаггүй аавдээ. Энэ нойлын юу авсан бэ? За энэ яаж. Тэгээ спэм чинь бас аягүй сайн иддэг болохоор. Энэ хайрцангаа хэдэн ширхээ? 4 ширх юм уу? Спэм авсан байна. Тэгээ энэ болохоор бибим нэмён гэдэг. Бас аягүй гоё амттай нөхөр битлэр аягүй дуртай. Хаяа идэхэд гоё ид. Маань нөхөр энийг бүр нэг дор 2-оор нь гусдаг байхгүй. Тэгээ энэ хоолндоо хийх гээд. Энэ юу юм бэ? Мэдгүй маань нөхрийн хоолндоо хийх гэж авсан нэг юм амтлагч. Тэгээ энэ болохоор нөгөө омог бас юм нөгөө юм хоол биш юм. Хоол маань нөхрийн авсан юм би мэдгүй. Тэгээ жин рамен бас бид хамгийн бус раменыг бол хамгийн амттай. Энэ бас ингээ таарч заримдаа ингээ яарч марсан эсвэл нэг хоол дутууц үед ингээ нэг хийцчихдэг байхгүй амар.
Өстө дүүрч мөрөөд шүү. Ширээ дүүрээд байна. Кукубур, ижний 좋아해? Сүүтэй эздэг маань нөхөр хүү хоёр айгуу дуртай эздэг. Би бол нэг хийчихв. Тэгээ сүүг бол өдөр болгон хэрэглэдэг шүү дээ. Бид дандаа энэ сүүг авдаг. Суур уу гэдэг энэ ер нь хамгийн гайгүй амттай юм байна. Бусад сүүнүүдээ бодвол байж л та минь. Нүд амруу хичвэ ээжхээ. Энэ нөгөө нэг юм бэлэн будаа. Гэхдээ бид дууг нь авдаггүй байхгүй юу? Гэтэ нэг яаж марсан тэгээ нэг тулгамдсан үед л идэхээр авсан. Шууд пэйжэнд ийддэг нөгөө бод агшилсан гэдэг. Яах удаа л авч байна. Тэгээ нэг манго жуус авсан байна. Энэ калгуксу мён. Гурилтай шүлний юм нөгөө гурилахгүй ирцэн гурил. Энэ айгуу хөөрхөн би энэнгөө цөв ийддэг. Гэхдээ ер нь бид бөөнөрөө цөвөнд айгуу дуртай. Манай хүү бас айгуу сайн ийддэг. Тэгээ ихээхэн хийхгүй бол манай хүчин чадахгүй тий аавынхаа хоол молыг булаачдаг. Тэгээд иддэг болохоор ер нь энийг бас аяа байнга авдаг. Айгуу хөөрхөн. Тэгээд нэг юм бэлэн юу авсан бэ? Дахианы бүтэн мах. Нэг дундаж жижиг хэмжээтэй. Энэс том хэмжээтэй байсан. Тэгээ бид эддэг болдог. Тэгээ энүүгээр нөгөө нэг салнуусын пексук гэдэг гоё шүл санаад айгуу гоё шүл гараад даглаад юм чинь айгуу өвөл итгэж ер нь аюулсан гоё бас айгуу гоё амттай. Ер нь л сард 1-2 удаа байнга хийж иддэг. Энэ дахиад нэг дупу авсан байна. За ерөөхдөө бид эдээ авсан юм ингээ болцсон. За энэ ингээд хүнснүүд нийлээд хэд болсон бэ гэхээр нийтдээ 151,550 вон болсон байна. Монгол мөнгөөр тийм ингээд гаргаа тавьчих тий. За бас сонирхолтой нэг инпут сонирхолтой юм. За одоо эдрийг гэс зэгцлээ. Бид эд Джимс бас уг нь баян манай хүүхд чинь мандаринд айгуу дуртай. Солонгосын мандарин ер нь айгуу гоё амттай. Тэгээ энийг манай хадам ээж авч явуулсан ер нь. Тэгээ нэг юм хайрцгаар нэг 20-25 мянган вон байт юм лээ. Тэгээд энэ бас нэг премиум өндөгч гэх юм уу айгуу бас хөрхөн үнэтэй сайн өндөг гинэ. Сайн төрлийн өндөг гинэ. Энийг бас хадам ээж. Манай хадам ээж чи ер нь мах өхрийн мах инээ тэрэ өндөг жимс эдрийг айгуу гоё ингээд хамгийн сайныг нь олоод биднэрт явуулцдаг хгүй айгуу хөрхөн. Тэгэхээр бид энийг тусад нь авах шаардлагагүй. Нэг юм өндөг байна. Хүүтэй эмийн өхөөс ариуны эмийн. Южиний яг идаж уга чимжэг. Ида памок гэж. Манай огт ханаа түрсээ хүрээд ийм олон юм. Баах юмнууд. Өнөөдөр бичүүлж авсан. Уг нэг баах юм. Нэг тусаад нэг гайг болцсон байсан чинь. Гайг болоод дахиад нөгөө юу н үлдсэн байсан юм яас. Буцаал анаалгаад. Айгуу муухай шүн тань хамар нь битүүрээд унтаж чадахгүй. Тэгээд дагаад бит хоёроос унтаж чадахгүй нойр мултаа. Муухай ханаад байна энд. Яалч гэдэг улирал солигдохоор ханааднаас салахгүй юм да. Бит хоёр бол гайгүй л энэ удахандаа ханаад нь төрсөн байггүй. Манай хүү л ханааднаас салахгүй юм. Яг нь цэцэрлэгт явдаг болохоор гэх юм бол. За нэг хэл энэ зэгцэлчээд орой хоолоо ичтнэ бид. Сая нөө хүнсний тухайд бидэд нөө мах дахианы мах лавцсан байсан шүү дээ. Өхрийн мах гахаа мах болсон гэдэг болж иддэг байхгүй юу? Тэгж дөгж. Миний хуцаа сөл. Хуцаа тайл. Энэ цам зөмдөө тайлахгүй мó? Тайлахгүй мó? Вэ амбосоо.
배터리 없어. 배터리 없어. 진흙리. Гахаа өхрийн мах бас 100 хэрэгэлдэг байхгүй юу? Тэгээд сард айлна хойлоо тэгээд идчихтэй. Тэгээд өхрийн махыг болохоор хадам ээж гоё. Яг сайн зарддаг үн ханшин гайгүй мэддэг газраас. Өөсөө энэ тэн үн чинь тэгээд сайн мэдэн шүү дээ. Тэгээд мах тэгээд болгочтой. Гахаа маха бит хоёр аль дээр авцсан мэсэ? 카라 있어요? 응? 칼. 여기 있잖아. Тэгээд бид оройн хоолндоо каре хийж идэг чинь. Каре? 잘라줘. 카레 한국 음식 맞아? 어머니 따지면 인도 음식이지. 인도? 응. 인도 인장? 응. 인장 хоол хийж идэг чинь. Ер нь бол нэг иймэрхүү хоол идэг чинь нэ. Гэртээ хийждэг аюу гой амттай. Гадуур модор бол. Тэгээ маань нөхөр аюу гой амттай идэг хэвгүй юу? Тэгээд ингээл сакс дүүрэн юм авахд нэг 150, 130-аас 150-аас болдог хэвгүй юу? Тэгэхээр нэг сард нэг 2 удаа 150 баар аваад. За нэг сар 400-500 хооронд авдаг юм шиг санагдаад байна. Яг сар хэрэглэх хүнс бол авдаг юм. Яа гэвэл нэг яванд цаг уур муур энэт нөхцөл байдлаас шалтгаал бид эдийн үед юмнууд өөрчлөгдөд явцдаг болохоор үн мөн өөрчлөгдөд заримдаа бас нэг гадуур мадуур эднэ тэр яг л баяр маяр тохиохос ахуулаад 최대한 작게 잘라? 응, 최대한 작게. Тэгээд ер нь янз хэлбэлцээл дээ. Ерөнхийдөө бол нэг удаа гарахад тийм юм гэхээр тэгээд ерөнхийдөө бол нэг 400-аас 500 юм уу? Би тэгээд мөнгө аягүй сайн химэнч аль болох бас илүү дутуу үнэтэй юм авахгүй хичээдэг. Тэгээд мөнгө химдэхгүй авах юм бол нэлээд үнэтэй л болох. 이 정도면 돼? 좋아요. 아주 좋아요. Тэр нь бол санхүүгийн төлөвлөгөөгөө гаргаад бас юмнуудаа сайн бодож худалдаж аваад аль болох бас мөнгөө хэмнээд дараагийнхаа юмд зарцуулах гол. Тэгээ бид хамгийн их мөнгө өрдөг юм бол идэх юм дээр л хамгийн их мөнгө өрдөг. Тэг хувцс зинэ дээр хэрэглэнэх юм аахгүй юу? Идэх юм дээр л тэгээ энд Солонгост ирснээс хоол нь айгүй амттай. Тэг ялчгүй бас жин нэмээд байгаа би. Тэг жингээ аль болох барихыг хичээж байгаа. Бас жоохон хасахыг хичээж байгаа. Гэтэ хитрхийн амттай болохоор айгүй хэцүү байна. Тэгээд ер нь ямар ч хүн тэгэл гоё жаргалтай тайван орчинд байхаар гэр бүл тайван аз жаргалтай байхаар тэгэл ямар ч хүн тэгэл бондоод нь шүү дээ. Тэр чинь бас хайрын хариун гэдэг чинь бас учиртай. Яа мэдтэй. Хүмүүс тэгээд хайрын хариун гэж хэлдэг шүү дээ. YouTube-ийн ингээл аюу гоё баян хүчлэг оруулмаар байгаа мөртлөө бас ингээд уцраа нэг сайн алдахгүй яг ямар төрлийн ямархуу контент хийвэл бас зүгээр юм бол хүмүүс бас сонирхолтой байх юм л нэгэнд хүмүүс үдчихэл байгаа юм чинь бас сонирхолтой юм хийчихвэл гэж бодоод одоохондоо нэг сайн уцраа олохгүй л энэ ямар ч гэсэн угс гэр бүлийн влог юм чинь өдөр тутмын энгийн амьдралаа ингээд гоё чөлөөтэй тий ингээд үзүүлээд ярьж мариад явал бас зүгээр юм болов үжихнүүд бодож байгаа. Тэгээ би л угаасаа нэг худал хуурмаг юм харуулмаар. Эго одки. Зана. 짧게. Иргэ гаагүй иргэ. Нэг тийм жүжиглээ худал хуурмаг юм харуулах. Ер нь худлаа ярих хэцүү болохоор аль болох тэгэл байгаагаараа л энгийн дундачтэй айлын тийм гэр бүлийг харуулах зорилготой байгаа. Тэнгүүд аюу гоё зарим комментэд би амар урамшдээ штэ.
Тэгээ сүүлийн бичлэгэн дээр найзтайгаа ярьж байгаа юм шиг санагдчихэна. Айгуу гоё байна. Дараагийн бичлэгийг хүлээж юм гэх тэнгууд амар нэг комент дээр амар урам авд юм бил ш. Тэгээ гэр бүлийн хүүхд гарч байгаа болохоор хүмүүс нэг амар хараад мараад орж ирэхгүй комент нэг орж ирдгүй юм билээ. Тэгээ би нэг ганцаараа ингээд бичлэг хийнгүүд 9 шидийн сонин комент орж ирээд тийм. Харааж мараагаал элдв янзаар бичээл. Тэгээ тэдрийг нь заавал ил гарах албагүй болохоор. Тэгээ тэр нь одоо миний дурлагч тий. Тиймэрхүү л байна. Тоолоо ингэ сайхан ховж бадчих тий. Нэр Монголд хүнс хэр байна. Тэгээ Солонгос түнс ер нь бол нэлээд үнэтэй үнд орцсон гэд Солонгос хүмүүс ер нь тэгээд байгаа. Тэгээ бодоод тахна ер нь чанга байна уу чанга. Ер нь дундаж орлоготой айлын хувьд бол тий бас өөрхөн үнэтэй байгаа баг. Таасайгүй л үнэтэй ах шиг дөө. Монголд ер нь сарын хүнс мүнс хэд тавьцаа олж ин та бас бичээрэй, комент дээр бичээрэй. Уун бол аль болох гоё комментээр харилцаад явахыг амар боддөө ш. Надад л гоё санагддаг. Асуусан асуултанд найдвар хариулаад явнаа. Сонирхсан юм байвал бас асуугаарай комментээр. Бодаага агшаах гэж байна. Би одоо хадамын ижсээс сурсан. Нэг ойлгосон юм нь Солонгост будааг бүр ингээ айгуу сайн угаад юм бэл. Угаах ёстой гэдэг юм билээ. Тэг би шалтгааныг асуугаагүй. 저기. 네. 잘 씻어야 되는 이유가 뭐야? 밥을 맛있게 하려고? илүү амттай болтгоо. Тэгээ энэ цагаан шүүсийг ингээ асгаад бүр энэ цагаан өнгө нь алуу болтол угаах хэрэгтэй. Тэгээ жоохон ингээл цагаан өнгөтэй үсгээр цагаан өнгөтэй байвал наа чи болоог энэ дахиад угаах хэрэгтэй гэл 4-5 угаацсан байхад тэгтээ ялчгүй ингээд угаагаад агшаангууд надад мэдрэгцсэн юм. Будаа арай амттай. Тэгээд ингээд 1-2 хонсон ч будаа агшиг чинь 1-2 хонсон ч илүү муутах нь гайгүй юм шиг санагдсан. Яг ч юм. Тэгээ сайн угаахгүй агшаачингууд нэг юм будаа нэг юм шаарлаад жоохон нэг мөнгө нь хурдан ингээд 1-2 хонох юм бол хурдан ингээд хатуураад юу болчтой юм шиг санагдсан зүгээр миний мэдрэмжээр бол. Тэгэхээр та бас ингээд будаага амар сайн угаагаад бас агшаагаад үзээрэй. 잘 몰랐던 사실이지? 양파가 많이 들어가야 카레는 맛있어. 이 카레 같이 만들어 본 적이 처음이잖아. 카레나 짜장 이런 거 있잖아. 밥에 섞어 먹는? 그런 거는 양파가 많이 들어갈수록 맛있어. 네. 원래 3개, 4개 넣으려고 그랬는데 응. 자기가 양파 별로 안 좋아하니까 안 넣지. 많이는 못 먹어 양파. 그러니까 그거는 크게 썰어져 있을 때 그렇잖아. 먹을 수는 있는데 많이 못 먹어. 이 정도면 되지. 좋아요. 아주 좋아요. То хоёр ингээд хамтдаа хийх хоолой хамтдаа хийгээд бас ингээд идчихдэг юм уу. Тэгээд ер нь нөхөр ажил ихтэй завгүй үед бол би ганцаараа хоолой ирдэг. Гэлдээ тавьчтэй. Дэлгүүр Мартас авсан Q. Энэ болохоор хадам иж явуулсан Q. Өөр агааз. Тэг ингээд идэнгүүд энэ чихэрлэг ер нь гоё эслэг амт нь баг байх. Энэ чихэрлэг эслэг айгүй гоё. Яг таарсан. Ялчгүй энтхийн сайн бүтээгдэхүүнийг бол залуу хүмүүс сайн мэдгүй аав ээж нар л
сайн мэдэж аваад байна нөө. Ялцчихгүй амт нөр. Миний хатсан дээр юу наац та нар гайхаж байна уу? Батганы наа. Юу ч бодож юм гэлтунс юм авсан бүү мэд амт сонирхол нэг авцیں۔ Тэгээ гадуурын хүмүүс амар хараад идэм лээ. 이거 패밀리 블로그 있잖아. 패밀리, 가족. 가족 블로그인데 나만 논다. 감자 익었어 안 익었어? 이거 감자 아니고 양파인데? 양파야? 응. 감자 먹어봐야 돼 감자. 감자 한 10분이면 다 되는데. 아주 조금 딱딱해. 그때 봤어. 멋있게 요가 스타일러를 입었지. 조금 세라모타 그랬지 마또 그때 아무튼 얼굴 үнэхээр nice. гоё. 그 다서 했던 게 이미 못지. 또 소리 туртаа драма бүр үнэхээр зөвөн драма лээ. Та бас нэг үзээрэй за. 새가 있어요. 오, 여기. 근데 이건 살아있는 동물이 아니라 죽어있는 동물을 그대로 소중한 박제라고 해요. 둘은 어디 있나? 이건 뭐지? 그 거인게 네. 아르마딜로. 등에 굉장히